Хятадын орчин үеийн уран зохиолын сод төлөөлөгч Ван Цинцэгийн жижиг гартай чэйн өгүүлгээр хийсэн жүжигчилсэн зохиомжийг сонссон уу? Жижиг гартай чэйн. Энэ бол их олон жилийн өмнөх явдал. Магадгүй 100 жил өнгөрсөн байж ч мэднэ. Олон жилийн өмнө хилэлцэж үргэлжсэн эгэл хүмүүний эмгэнэлтэй хувь тавиланг бодохоор өнөөч сэтгэлийн шар хөндөөрлөн шаналдаг юм. Эл хэргийг нүдээр харсан тосхны сүүлчийн гэрч шингэн цагаан сахалтай, туранхай мөртэй, эцэнхий жаахан фаны өвгөн нүд анаад цөөнгүй жил болсон. Өвгөн амьд сэрүүн ах уйдан энэ түүхийг ачхуу шимүүдээ ярьж үлдээсэн юм л та. Намрын шөнө уулын тосх нам гөмхөн хатсан өвс навч сэвшээ салхинд сэрчгэнэ. Нэлээд хол муур дуугарах сонсогдно. Яны хавцалд нохот хуцалдан нохтын дунд сэрсэн хүүхэд уйлах дуулдна. Сар гарахад нурж яаж исэн цонхоор сарны туяа шургаж нэг л тавгүй болно. Яг ийм нэгэн шүн өвөө миний хучлагнаас аяархан татаж намайг сэрээгээд "Хөөе, чи унтаж байна уу? Би чамд нэг юм ярьж өгье. Чи бас өвгөн болсон хойноо ачтаа хэлж өгөөрэй" гэлээ. Ингээд ярьж гарлаа. Тэгэхэд сар яг ийм цонхгор яаж исэн цонхоор бүүдгэр гэвэл тусч байж билээ. Тэр цагт манай тосгонд эхвэр хэмж байсангүй. Хөл хүн дэмэгтэй амарчхад эхвэрдэг авгайг дуудана. Айл болгон өөрийн гэсэн эхвэрэгчтэй. Нэг гэрийн хүүхнүүд тэрл хүний гараар хоёр ясална шүү дээ. Заавал тэгдэг нь ямар учиртай байсан болов? Нарийн нандин хэрэгт гадны хүнд итгэдэггүй байсан болов? За ёорнд бол тийм л дээ. Өөрийн гэсэн эхвэрэгчтэй байна гэдэг учиртай. Нэгэнт өөрийн хүн болж итгэл хүлээсэн хүн тэр айлын ёс жаягийг андахгүй. Тэгээд ч тэр үеийн улсын харилцаа итгэлцлэр хэмжигддэг байж. Итгэлтэй хүнээ тэд алтан гартай гэж хүндлэн. Ийм алтан гартан дэрэгдэн байхад эсэм мэнд амаржнаа гэж итгэдэг байлаа. Эх барайч авгайчуд бас сүсэг ихтэй. Хоёр халуун ам гартаан даатгсан улс чинь сүсэгтэй байлгүй яах вэ? Өдөр болгон тэд дарихад зул өргөн хүж шатааж ажил төрөл амгалан байгаа сая гэж даатгадаг байсан юм. Эрэгтэй их баригч тэр үед байгаагүй юм. Гүй нэр ийм сайн авгаанар байхад эрэгтэй юмч залж амарч хүн яаж байх вэ? Манай тосгоны олон хөвгүн эмч болсон л доо. Ганцхан охин эмч болсон юмдаг. Ли Хуалиан гэж насаараа нөхөргүй явсан нэг авгай байлаа. Тэрний охин л эмч болсон. Гэхдээ доотрын эмч. Доотрын эмч болохоор их барихгүй л дээ.
Өвөө, Хм. намрын шүн богинохон. Ийм дими имэрх байсан бол би унтлаа. Маргааш майлан цариулна. Харин ч нойр минь. Да. Түр хүлээ миний хүү. Одоо гол юма яри. Өнөөл ярихгүй бол маргааш амжихгүй юм билүү. Дай байц юун дээр зогслоо. Үгүй ээ. Ли Хуалианы охин эмч болсон. Тийм шүү дээ. За. Тэр үед олон ховгууд эмч болсон ч нэг нь ч их барих эмч байгаагүй юм л да. Үгүй яагаад? Одоо бол их барихын эрэгтэй эмч олон шүү дээ. Имлэг болгоно л байгаа. Тэр үед цаг өөр байсан юм аа. Хүн их баригч болох нь дорд ажиллаж үздэг байсан юм байхгүй юу? Юутай балар харанхуй ёс вэ? Одоо яа нэг хөв цаг тийм л байлаа. Харин тэр үед жижиг гартай Чэн гэж манай тосгоны нэгэн эр байлаа. Тэр л их барихаар мэргэцсэн хүн байсан юм да. Мань хүний гар эмэгтэй хүний хээс жижигхэн, эвлэгхэн, ураг буруу байрлсан, хөлөөрөө төрүүлж гарах хүндрэл тэр үед их байсан биз дээ. Тийм аминд тулсан хэрэг мандахад их хүр хоёрыг аврах ажитан жижиг гартай Чэнээс өөр байсангүй. Чэний гар зөөлөн жижигхэн учир хүүхнүүд тэрүүгээр их бариулахтай дуртай. Харин чинэлэг айлууд мань нэрийг залахгүй. Арга мухардсан загтаал хэл хүргэн. Дундаж амьдралтай зутруухан ажи төрдөг ядуу хүмүүс хүн их барьж авахаас сэжгэлж цэрвэхгүй л дээ. Хүүхэд нь буруу байрлсан бол их барьж авгаачул жижиг гартай Чэнийг дуудуул гэлцэн. Тосгоныхон тэрнийг жижиг гарт гэсээр угад жинхэнэ нэрийг би мартаж орхижээ. Цонхоор тусах сарны бүүдгэр гэрэлд өвгний үрчгэр хөх нүр улам завууртай. Тэгээд өвгөн амьсгаадан цааш нь өгүүллээ. Жижиг гартай Чэн цагаан морьтой байж үлээ. Адуу мал мэдэх хүний үгээр тэр морийг хөнгө явдалтай айлгэх. Тосгоны эргэн тойронд ус намаг ихтэй. Тэр хавьд адуутай айлнуудны гэмээ. Тиймдээ ч морьт цэрэг дайрч өнгөрөх бүрид ул самтан нүдэ хужирлахаар гудамжинд гарна да. Энээс бусад үед жижиг гартай Чэн л цагаан морио унаж яваа харагдагсан. Яванда тэрнийг цагаан морио унсан жижиг гартай Чэн гэлцэх болсон юм да. Гэж ярихтан өвгөн ихэд баяр хөөртэй болж Ах дүүс нь Чэнийг үл ойшон дорд үзнэ. Энэ мө их барих чавгачуулаас өөрцгүй амтан гэлцдэг байл. Гэвч Чэн энэнд хэцээж гутарч гундгүй байсан юм. Тоосгоны хэн нэгэн амарчих болж мань хүнийг дуудвал цагаан мориндоо үсэрч мордоод л давхиж очидаг байлаа. Амарчих гэж байгаа эмэгтэй морины хүзүүнд үйсэн хонхны жингэнх дуугаар сэтгэл нь уужирна. Жижиг гарт Чэн залсан айлын гадаа ирмэгцэн мориноосоо үсрэм бууж дотогш ороод удаж төдлөгүй нярай хүүхэд шин орчлонтой мэдлэн дуу хадааж хаалганы цаана хүлээсэн гэрийнхэн нь бөөн хөөр баяр болцгоондоо. Дуухныг хөл сурсан Чэн баяр хүргэе эхвэр хоёроос мэнд сайхан амаржлаа гэсээр гэрийн эзэнд ясалж цаадуулн маш их талархаж улаан дугт үйтэй мөнгө барина. Чэн
Дүүхтүйг нээж үзэлгүй халаасалж гараа угааж цайлаад уучлаарай. Та болгооно гэсэр мордоод давхиж одно. Энэ үед морны хүзүүнд уйсан хонх жингэнсээр холдон замхардагсан. Жижиг гартай чэн олон ч хүний амийг аварсан та. Нэг удаа тосгонд маань холбооны цэрэг ирлээ. Би тэгэхэд жаахан хөвгүн байсан юм. Иргэний дайны үе байлаа. Тосгоныхон Гоминданы айрмыг үндэсний ховсгалт айрм гэдэг байсан юм. Гоминданы айрм тэр үед Сүн Чуан Фаны айрмтай тулдаж явлаа. Сүн Чуан Фан өөрийгөө 5 мужийн айрмын ерөнхий командлагч гэж зарлаж цэрэгэ холбооны цэрэг гэж нэрлэдэг байлаа. Алуу өвөө. Энэ бүлээн цай балга. Таны наад цээж нэг л бишээ. Муурны цээж шиг л хуржгэнж. За алуу. Өвлийн жабар тасчаадах дараахтри юм уу мотор шиг барьжхан жугаад нэг л өдөр бөглөрөх би энэ цээж. Гэхдээ тийм учраас л энэ түүхийг чамд амжиж ярих гэдэг юм шүү дээ. Сайн хүний үйл хэргийг дараа үедээ марталгүй дамжуулаарай миний хөө. За. Үр ачтаа ярьж өгнө өвөө. Ач хүүгийн итгэл дүүрэн ам тангаргийг сонсоод өвгөн тайвширч их аадрын өмнөх шиг баргар царайлаад цааш нь ярьлаа. Холбооны цэргийн нэг хороо Тэнгэрийн эвгээлт сүмд ирж байрлаа. Хороон даргын тулгар эхнэр амарч чадлагүй баггүй зовоолоо. Их барай чавгайчууд ээлжээр ирсэн ч нэмэр болсонгүй. Ами тэмцэж байгаа тулгар эмхтэй нядлуулж байгаа гахай шиг чарлсаар байлаа. Бурхан минь, ямар их дуу чимээ орлон хашгиран болсон гэж садна. Тэгээд арга буюу жижиг гартай чэдийг дуудуулсан юм. Би чэдийг дуудахаар нүцгэн тавхай гэлзүүлэн тосгоноор гүйж явлаа. Чэнийг Тэнгэрийн эвгээлт сүмд ирэхэд баяж суух газран олж ядан нааш цааш холих хорон дарга. Эх хүр хоёрын амийг аврахгүй л бол толгойгүй гэж мэдээрэй гэж их дуугаар зандарч байлаа. Жижиг гартай чэн ажилдаа шуурхалж хөлсөө собруулн ноцолцсоор маглаг хүүхнийг мэнд амаржуулж эх хүр хоёрын алтан амийг аварсан юм. Хүүхдийн уйлах дуу сүмийн бүх жумаага арт цуурайтж тэнд байгсад цөмөөрө баярлалдан хашгиралдлаа. Хөл дээрэн зогсох тэнгэлгүй болтлон ядарч туйлдсан чэн дотроос гарч ирээд Хорон дарга баяр хүргэе. Та хүүтэй боллоо. Гэхэд хороон дарга түрэмгээр төвөг утсан чи өршөөгөөрэ ийшээ ор. гэд идэ будаа зассан ширээн дуурлаа. Хороон даргын тушаал дор үүр гүйцэтгэдэг салаан дарга нарч ширээнд хамт сууцгааж ари хөргөлөө. Жижиг гартай чэн 2 жүнз арих тогтоожээ.
Түүнийг явах болоход хорон дарга 20 мөнгөн зоос тоолж. Энийг чамд баг гэж битгий чамлаарай. Оо, ийм их шан харамж хэрэггүй дээ. Гэж цааргалсан ч хорон даргын ширэм харцнаас эмээж арга буюу халаасалж жүнцтэй архиан бариад Та болгоно уу? За, ингээд яв да. гэж Чэнийг үдэж мордууллаа. Гялалаа. Та бүхэн сайн сууж байгаарай. Жижиг гартай Чэн Тэнгэрийн эвгэлийн сүмийн горломноос гарч амжаагүй байтал Миний эхнэрт гар хүрдэг. Тэр ерөнхий юмб. Эхнэрт минь надаас өөр хэн ч гар хүрэх хэрэггүй. Хатгийн нош. хорон дарга үхэж байгаа их баригчийг хараан зүхэж бууныхан халуун амыг гараар нь тэмтэрч зогссон юм да. Гэж өвгөн фан яриад нүдэн анлаа. Өвгөний царай аадрын өмнөх тэнгэр шиг барайж бүүдгэр сарны гэрэлд улам харанхуйлан байлаа. Хөөрхий. Хайрын хүн. Чон хураг хоёрын үлгэрийг би чамд ярьлуу. Ярьсаа. Яг түүн шиг юм болсон юм да. Хүчтэй өмнө хүчгүй нэ буруутай. Тийм балар цаг. Ахиж бүү давтагдаасаа билээ. Эрхэм сонсогчдоо. Хятадын орчин үеийн уран зохиолын сод төлөөлөгч Ван Цинцэгийн жижиг гартай Чэнь өгүүлгээр хийсэн жүжигчилсэн зохиомжийг сонсоолоо.